Их орон ард түмнийхэн төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэмжээг чан сахиж, албан үүргээ үнэн шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Тангаргааны цэвэл хуулийн хариуцлага хүлээн. Монгол улсын төрийн албаны зөвлөл үзүүлж байна. 1992 он Төрт ёсны түүхэн уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталлаа. 1994 он төрийн албаны тухай бие даасан анхны хуулийг баталлаа. 1995 он хараад бус бие даасан төрийн албаны төв байгууллагын тулгын чулууг тулж түүхийг эхлүүллээ. 2002 он төрийн албаны тухай хуулийг шинжилж, ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр тооцох удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ. 2008 он төрийн албан хаагчийг улс төрөөс ангид байх шинтгэлийг эхлүүлж, улс төрийнхөөс бусад ангиллын албан хаагчдыг намын хар яалалгүй болголоо. 2017-оос 2019 он төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталж, чадхүйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бэхжүүлж эхэллээ. 2024 он Монгол улсын засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 7 дугаар сарын 3-ыг төрийн албаны өдөр болгон тэмдэглэхээр тогтлоо. Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, дурдчин үнэн чайр зүтгэж, иргэндээ үйлчилдэг мэрэгсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө хичээж буй нийт төрийн албан хаагчдаа төрийн албаны өдрийн мэнд дэвшүүлье.